Тэр бол бусад компаниудыг яг генерик бүтээгдэхүүн баг үйлдвэрлэдэг. За яг одоо манай Monos гэдэг чинь Монгол оюун сэтгэлгээг дэлхийд таниулна гэсэн уриандаар бол ерөөсөө инновац дээр тулгуурласан бүтээгдэхүүнүүд гаргадаг. За түүхийн эд маань болох юм бол дандаа эрүүл мэнд тал руугаа бид нар чинь бүтээгдэхүүнийхээ түүхийн дээр им хийдэг. Энэ им хийжээс энэ ургамлаараа бид нар гоо сайхан болон за хүнсний чиглэлээр одоо эрүүл мэнд рүү орсон. Ерөөсөө органик эмийн ургамлуудаар ер нь бол бүтээгдэхүүнүүдийн гол орцыг бүрдүүлдэг байна. Особенность в том, что у них на натуральной основе они позиционируются именно те продукты, которые отечественного производства, и на сегодняшний день именно формат натуральность, она очень в приоритете, и в связи с этим мы акцент делаем на это. И плюс к этому доступная цена для нашего населения. Манай бараа бүтээгдэхүүний гол онцлог нь яг хүний биед хэрэгтэй эрүүл мэндийн үйлдэлийг агуулсан гэдгийг судалгаа шинжилгээний үндсэн дээр нотолж бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр хамгийн том давуу тал бас бидний тийм бахархал болсон онцлог байгаа. Ерөнхийдөө 10 брэнд байгаа. Тэгээ 10 брэндээс яаж л 6-аас 7-ыг бид нар Киргиз улсын зах зээлд борлуулах боломжтой юм байна гэж харж байгаа. Мэдээж ингээд нөгөө хоёр улсын хэрэглээний түвшин зарим талаар ойролцоо, хууль эрх зүй ч юм уу биднэрт хоорондоо нийцэж болох зүйл их байгаа ч гэсэндээ хин хинд нь бас байдаг нэг бэрхшээл нь landlocked буюу хоорондоо тээвэр хийхэд бид нар тас нэлээд хүндрэлтэй байх бах. Тэгвэл харьцангуй Киргизээс Монгол руу барааны урсгалтай болцсон байгаа нөхцөл бид нар Монголоос Киргиз руу бараагаас нийлүүлэх боломж энийг дагаад үүсэж байгаа юм байна гэж үстэд дүгнэж байгаа. Monos Cosmetic компани хамгийн гол онцлог нь бүтээгдэхүүний онцлог нь юу вэ гэхээр бид нар монголчууд гэлтгүй ер нь дэлхийд дахинд эртдээр үеэс ер нь нөгөө уламжлалт байдлаар хэрэгэлдэг одоо тийм бүтээгдэхүүнүүд байдаг. Өөрөөр хэлбэл хоньны сүлийг одоо ингээд эртдээр үеэс одоо хүүхдэд тослоод хэрэгжилж ирсэн. Дээрээс нь халгаан ханд гэдэг ийм уламжлалт орцуудыг ашиглаад орчин үеийн технологитой нийцүүлж инновац шингээсэн ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж авдагаараа одоо бүтээгдэхүүнүүдээс ялгарна. И рад отметить, что в этом году у нас это уже 8-я компания, уже открыли они свои филиалы, дочерние компании в Киргизстане, и эти вот дочерние или совместные компании, они работают очень успешно. Сегодня как раз рад, что один из крупнейших производителей Монголии в области там медицинской и там еще других продукций откроет свой филиал в Бишкеке. Это, оказывается, 8-я компания. И надеюсь, что с сегодняшнего дня народы Киргизстана уже будут знакомиться, использовать наши продукции, которые уже сделаны в Монголии. И это еще сегодняшний день тоже один шаг к улучшению и расширению развития сотрудничества в области торговли и экономики.